За энэ удаагийн хаврын чуулган маргааш хаалтаа хийх гэж байна. Энэ нь зөвхөн ээлжиднэг хаврын чуулганы хаалт бас биш. 4 жилийн бүрэн эрэхтэй улсын их хурлын хугацаа 4 дахь ээлжид чуулганаа хаах гэж байна. Энэ нь өөрөө өнгөрсөн 2 жилийн хугацаа өмнөх парламентуудыг харахад хамгийн үр дүнтэй байдаг энэ цаг хугацаагаа үндсэндээ бид нар өнгөрүүлж байна. Өнгөрсөн 4 чуулганаар яг ямар ажил эрх баригчид амжуулваа гэдэг энэ дүн тавьж болохуuz. Яагаад болохуuz гэж яана гэвэл одоо үндсэндээ эрх намрын чуулган, эрх хаврын чуулган ингээд сонгуулийн циклүүд эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгуул, парламентын сонгуулийн циклүүд эхэлж байна. Өнгөрсөн 4 чуулган 2 жилийн хугацаанд яаж чуулганы үр дүнг яаж дүгнэж болох вэ гэдэг дүгнэлт хийх цаг хугацаа гэж үзэж байна. Ардчилсан намын хувьд өнгөрсөн 2 жилийн хугацаанд ардчилсан намын бүлгийн хувьд бас нэлээд өндөр идэх оролцоотойгоор асуудалд хандаж ирсэн. Зөвхөн сөрөг хүчний ажил биш, ардчилсан нам болоод ардчилсан намын бүлгийн хувьд бүтээлч хуулийн төсөл санаачлах, батлуулах чиглэлд онцгойлон ажилласан гэдгийг бас хэлье. Өнгөрж байгаа 2 жилийн хугацаанд эрх баригчид 2 жилийн хугацаанд 3 дахь засгийн газар, 3 дахь ерөнхий сайд, 3 дахь парламентын даргатайгаа үйл ажиллагаа явуулж байгааг буюу 2 жилийн хугацаа алуун тушаал сандал суудлын асуудал эргэцсэн. Өнөөдөр гэхэд улсын хурал дээр дандаа томилгоол ярьж байна. Бүтээлч хуулиуд багтаа. Бүтээлч хуулиудын тухайд одоо ямар хуулиуд өнгөрсөн хугацаанд батлагдваа гэдэг дээр манай гишүүд бас өөрсдийн байр суурь мэдээллийг та бүхэнд бас өгнө. Ардчилсан намын бүлгийн гишүүд маш олон хуулийн төсөл санаачилж, засгийн газраас санал авч улсын хурлд өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Эдгээр хуулиудыг одоо нэгтгэн хэлэлцүүлэх нэрийн дор хэрхэн яаж одоо үндсэндээ хэрхэн яаж жижиг хэмжээний одоо арга заалт хурам эхлэлт энэний цаана явагдаж байгаа гэдгийг бас гишүүд бас та бүхэнд хэлнэ. Би цөөхөн хуулийг манай гишүүд бас одоо онцгойлоод та бүхэнд танилцуулах гэж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барих үед бизнесийн эрх чөлөө гэж засгийн газраас санал ирж дунд нь аль нь ч биш болгож хувиргах нөө авилгах хэл хуулийн үндэс суурь болсон нууцлж байгаа тулгаалдаг асуудлыг нь ил болгоё гэж нууцын хуулийг өргөн барихад засгийн газар нууцын хууль гэж өргөн барьж бас нэг дагалдах адил төстэй хууль өргөн барьж энийг одоо хэрхэн яаж эзэнгүүдүүлж байгаа. Улсын хурлын олон гишүүд 100 мянган гарын үсгийг Баярмаа гишүүн энийг одоо манлайлаад авч яваад татврын хуулийн өөрчлөлтөнд том дөрвтэй өөрчлөлт оруулъя, ажил хийж байгаа, ажил олгогч баялаг бүтээж байгаа хүмүүсийн талд гарч зогсоё гэхэд татврын хууль гэхэд өөхч биш, булчирхаач биш, хоёрын хооронд гурвын дунд зүйл хэрхэн болгож хувиргаж байгаа. Нийгмийн даатгалын хуулийг өөрчлөлтийг төвшин нарын гишүүд, шижир нарын гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцүүлэхгүй олон зүйл болоод дунд нь нийгмийн даатгалын хуулийг хэрхэн яаж одоо завхруулж хувиргаж байгаа. За тэр улсын хурлын тухай хууль дээр Тэмүүжин нарын гишүүд өргөн барьсан улсын хурлын даргыг намчрахлаас ангид байлгах, за улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой олон хуулийн үзэл санаа бүхий хуулийн төслийг хэрхэн яаж нэгтгэж хэлэлцүүлж байгаа тухай завхруулж байгаа. За аль бүгд найрамдах Монгол ард улсын үеийн төрийн үйл ажиллагаа, төрийн өмчт компанийн үйл ажиллагааг хэрхэн яаж нууцлан далдалж бүрэн эрх төлөөлөгч томилох замаар хэрхэн яаж өнгөрсөн хугацаанд завхрал үүсгэжсэн тухай хуулийг цэнгүүн гишүүний санаачилсан гэх мэтийн хуулийн төслүүдийг хамттан хэлэлцүүлэх замаар хэрхэн яаж өнгөрсөн одоо завхруулсан ийм 2 жилийн хугацаа тэр тусмаа энэ хаврын чуулган ингээд өндөрлөж байна. Энэ хаврын чуулган маргааш завсарлан та бүхэн бас маргааш ямар хуулиудыг хэрхэн бүүндэж одоо батлах гэж байгаа тухай ашигт батлуулын тухай хуулийн өөрчлөлтийг хэрхэн яаж одоо хардлах сэрдлэг дотор энэ ажил үргэлжилж одоо үндсэндээ оюутлогоон гэрээ гэдэг гэрээний цаана юу нуугдж байгаа, юуг одоо эднэр хавчуулж авч явах гэж байгаа тухай олон зүйлүүдийг та бид нар бас ингэж онцгойлон анзаарах хэрэгтэй болж байна. Саяны манай гишүүдийн танилцуулгаас харахад нэгдүгээрт нь ардчилсан нам зөвхөн цөөнх сөрөг хүчин биш, бүтээлч байдлаар ажилласан хуулиудын зах зуухыг та бүхэнд бас заримаас нь танилцуулж байна. Жишээ нь Монгол улсын эдийн засгийн өсөлт хөгжил иргэн хүний эдийн засгийн эрх чөлөөндөр оршдог юм а гэдгийг одоо миний баланхан дээр жаргалан нарын манай бүлгийн олон гишүүд санаачилж бид нэр өргөн бариад одоо хэлэлцүүлгийн шатанд явж байна. Нийгмийн даатгалын хуулийн дээр одоо хамтран нэгтгэн хэлэлцүүлсэн нэртэйгээр төвшин нарын, шижир нарын гишүүдийн үндсэндээ ажил олгогч, ажилт нь ажил хөдөлмөр хийж байгаа хүний талд хэрхэн яаж
гарч зогсох буюу ардчилсан намынх нь үзэл баримтлалынхаа талд тэр хэлдэг ярьдаг үзэл санааныхаа талд хэрхэн үйлдэл хийж энэ чуулгануудад энэ хаврын чуулганд оролцсныг харж байна. Одоо Баярмаа гишүүний санаачилж барьж 100,000 гаруй өсгийг ажил болгохын төлөө зүтгэсэн тэр татврын өөрчлөлт бодитоор ажил хөдөлмөр хийж байгаа, цалин авж байгаа, орлого олж байгаа энэ иргэний талд хэрхэн байх ёстой гэдэг энийгээр дамжаад төр хэрхэн жижигрэх ёстой, төрийн мөнгө үр ашигтай зарцуулах ёстой гэдэг талд зогсож байгаа байр суурийн одоо үйлдэлийг та бүхэн харж энэ нь бол үг биш. Манай Цэнгүүн гишүүний тэр бүгд найрамдах Монгол ард улсын бүрэн эрх төлөөлөгч төрийн өмчт компаниудад томилж хаалттайгаар тендер худалдаа авалтуудыг хуулийн гадуур хийж ирсэн энэ тогтолцоог халж байгаа энэ үйл явцыг энд хийсэн бодит үйлдэлийг та бүхэн харж байна. Тэмүүжин гишүүн сая маш тодорхой тайлбарлалаа. Ардчилсан намынх нь парламентын ардчилсан парламентын талд зогсох ёстой гэдэг одоо хэлдэг ярьдаг үзэл баримтлалаа үйл хэрэг болгохын төлөө үйлдэл хийж хэрхэн гурван парламент дамжиж ажилласныг одоо цаашид ч энэ ажил дуусаагүй байгааг Тэмүүжин гишүүн маш тодорхой хэлж байна. За тэр өнгөрсөн хугацаанд авилга хэл ахуулын үндэс болсон, төрийн авилгалын үндэс болсон, оптекээрээ олон зүйлүүдийг нууцтай авдаг, энэ нууцын хуулийг өөрчлөе гэдэг хууль өнөөдөр засгийн газартаа хамтхан хэлцэгдэж байгаа нэрийн дор батлагдаж амжихгүй дараагийн чуулганд орж байна. Гэх мэтээр одоо энэ асар олон энэ зөвхөн сөрөг хүчний үйл ажиллагаанаас гадна бүтээлч олон үйлдэл санаачлагууд, ажил хэрэгүүд, үйлдэлүүд өнгөрсөн одоо энэ хаврын чуулганаар ардчилсан намынх нь баримталж ажилласныг та бүхэнд бас ингэж нэгтгэн дүгнэж хэлж байна. Ингээд асуулт байвал манай гишүүдээс болоод хариулнаа. Нэгдүгээр одоо татвар одоо нийгмийн даатгалтай холбоотой энэ хуулийн төслүүд ингээд суулгахаар эзлэн батлагдсан. Гэхдээ хэрэгжих хугацаа дандаа нөгөө 28 оноос байгаа. Олон нийтэд бол энийг одоо маш их хүлээлттэй байгаа хуулийн төслүүд байдаг. Яагаад ингэж хугацаа гэж байгаа гэж нэг талаараа нөгөө төсөлтэй холбоотой гэдэг энэ зүйлийг ярьж байна. Нөгөө талаараа бас энэ дараагийн улсын хурлын сонгуульд өргөжсөн ийм өөрсөндөө оноо авсан юм болгон юм гэж хэлж байна. Хоёрдугаар нь ардчилсан намаас хийж байгаа энэ сайдтай холбоотой акц энэ хаврын чуулганаар ингээд хаагдж идэг гэж байна. За хоёр дахь нь хариулчих. Ардчилсан намаас хийж байгаа акц биш л дээ. Энэ бол саяны энэ үндсэндээ зарим салбартах сахилга хариуцлагагүй байдлаас гадна саяны энэ асуудлыг өөрчлөлтийг суурьаар нь хийхгүй аргацааж хийж байгаа энэ засгийн газарт бид нар хариуцлагын асуудлыг ярих ёстой гэдэг. Энэ бол нэгдүгээрт нь нэг юм акц төдий зүйл биш, зарчмын байр суурь. Энэ байр суурин дээр ардчилсан намын бүлгийн гишүүд хатуу байгаа гэдгийг бид нар үгээр илэрхийлэх биш, тоогоор үгээр одоо үйлдэлээр илэрхийлвэл яг одоо өнөөдөр тэр баланкн дээр ардчилсан намаас 42 гишүүнээс 40 гишүүн гаруй өсөх зурчихсан. 2 гишүүн зарим нь эрүүл мэндийн шалтгаантай гадаадад яваад зэрэг хүндэх шалтгаантай гишүүд байна. Энэ ажил, энэ үйлдэлийг бид нар намрын чуулганд үргэлжлүүлнэ гэдэг байр суурийг бас бүлэгдээр ярилцаад ойлголцоод явж байгаа. За тэр хуулиудыг хойшлуулж хэрэгжиж гэн гэдэг нь ерөөсөө энэ эрх баригч чинь тийм бодит хүсэл эрмэлзэл байхгүй. Сая өнгөрсөн намрын чуулганаар нөөтийн буцаалт зэрэг хуулиудыг Зандан шатар ерөнхий сайдын үед баталсан хэрэгжих хугацааг хойш нь тавьсан, хэрэгжиж эхлээгүй байтал одоо тэр хуулийг хүчингү болгосон. Одоо саяны энэ батлагдж байгаа зарим хуулиудыг хэрэгжих хугацааг хойш нь тавиад яагаад гэвэл зүгээр л аргацааж гал унтрааж аргацааж энэ засгийн газар шинжил хийх хүсэл эрмэлзэлгүй эрх баригчд явж байгаа. Одоо энэ хуулиудыг хэрэгжиж эхлэхээс өмнө дахиад хүчингү болгох хуулиудыг дахиад л оруулж байна. Яагаад гэвэл зүгээр л эн чинь аргацаас нь цаг авсан ийм л улс төрийн үйл явц явж байна. Энд ямар ч өөрчлөлт шинжилт хийх хүсэл эрмэлзэл нэгдүгээрт нь байхгүй байна. Тэр тусмаа яг өнөөдрийн энэ хаврын чуулганы хаалт чинь өөрөө онцлог нь энэ эхний энэ 2 жил чи өөрөө ажил хийдэг цаг хугацаа. Одоо энэс хойш сонгуулийн улс төржилтүүд ажил хийх одоо үндсэндээ улс төрждөг олон нийтэд зориулдаг эрх баригчид илүү янзын сонгуулийн хөтөлбөр санаачилдаг үеийг хэлж байгаа. Тэгэхээр бол таны асуултанд санал нэг байна. Эрх баригчид энийг зүгээр аргацаас нь цаг хугацаа одоо дахиад саяны ганц нэг хуулиудыг хэрэгжиж эхлэхээс өмнө дахиад хүчингү болгох ажил намрын чуулганаас эхлэх байхаа гэж бодож байна. Хоёр асуулт сая. Эдийн засаг өссөн гэдэг хэлчих шиг болох юм. Эдийн засаг хэдэн хувиар өссөн Монгол улсын? Хоёрт нь зарим шууд гадаад дэмжлүүлээ явж байгаа. Та нар ер нь Монголын эрүүл мэндийн салбарыг сайжруулах дээр ямар ажил хийсэн бэ? Яаж шахсан бэ? Эрүүл мэндийн салбарч онцсон байна. Ажилтг тоног хөрж ийн улсын том хэмжээний алга. Тэгэхээр танаа нам ямар гişүү ямар хүч тусаад
аль улсад ямар зардлаар нөлөөлж байгаа вэ? За, эдийн засгийн өсөлтийн тухайд бид нар бас тодорхой байр суурьудтай эдийн засаг өсөж гэнэ гэж эрх хэрэгжид хэлдэг. Тэрний иргэн дээр очтгоо эдийн засаг нь 5%-аар өсөж гэнэ гэдэг. Иргэн дээр очтгоо цаасандаар өсдөг ийм эдийн засагтаа. Энийг иргэн хүний одоо хөрөгчөнд нь иргэн хүний карманд нь орлого нь олохын тулд энэ хуулиуд бүгд энийг л ярьж байгаа. Эдийн засгийн эрх чөлөө, нийгмийн даатгалын дээр суудгаад ажил хийж байгаа хүнээс суудгаж авж байгаа энэ харилцааг зохицуулъя. Энэ татврын хуулиар багасгахыг гэж байгаа чинь яг наад эдийн засгийн өсөлт цаасан дээр биш иргэн хүний карманд хөрөгчөнд очих тухай энэ зүйлүүдийг ярьж байгаа. За тэр эмнэлгийн чөлөөтэй байгаа гишүүнийг манай баясгалан гишүүн бас гадаадд тодорхой бүр нэлээд тийм өндөр түвшиний хагалгаанд орж байгаа. За эмнэлгийн заалтаараа Монгол дэмжлэх боломжгүй гэдээ хагалгаанд орж байгаа юм асуудал баясгалан гишүүн дээр байгаа гэдгийг хүсгэлээ. Асуудал арчсан намын бүлэг салбарын сайд хариуцлага тоосон гэдгийг шаардлага өгөх хэрэгтэй. Одоо бас бэлтгэл сургуулийн үеэр бас 2 цэрэг дайруулсан ноцтой үйл явдал. Тийм зүйл гараад тэрийг нуун дарагдуулаад одоо ил болоод л явж байна. Тэгэхээр энэ салбарт хариуцлага тооцох ёстой. Зөвхөн энэ салбараас гадна олон салбарт хариуцлага тооцох ёстой гэдгийг одоо үнэн энэ бол зөв зөвхөн шаардлага юм а гэдгийг л баталж байгаа л хэрэг. За ингээд та бүхэндээ баярлалаа.